Нэгдүгээрт та сая үгэндээ хүний хөгжлийн асуудал бол танай засгийн газрын одоо хамгийн том мега төсөл байх болно гэж хэллээ. Тэгээ боловсрлоос гадна соёл спорт бол одоо хүний хөгжлийн суурь асуудал байдаг. Та энийг бас надаар хэлэлтгүй мэдж байгаа бах. За энэ ч утгаараа Монгол Улсын ерөнхийлөгч 2020 онд соёлын аймаг 24 жилийн дараа байгуулсан. За та бас их хурлын дарга байх үедээ соёлын томоохон хуулиуд болох соёлын тухай хууль, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль, музейн тухай хууль гээд 4 гаруй хуулийг бас баталсан. За өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол соёлын салбарын бодлого тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэн болсон, хүний нөөцийн доктортой байдал бүрдсэн, за салбарын цалин үйлс бараг ойролцоогоор 70 гаруй хувиар нэмэгдсэн. За нөгөө талдаа Монгол соёл дэлхийн тайзан дээр гардаг болсон. Монгол өв соёлоо дэлхийд дахнаас татаж оруулж ирдэг. За нөгөө талдаа томоохон бүтээн байгуулалтууд болох ойролцоогоор Монгол улсын хэмжээнд 80 гаруй бүтээн байгуулалтуудыг хийсэн. За өнөөдөр бид нэр дэлхийд бахархаж ярьж байгаа Чингис хааны музей, за хүүхдийн намын хүүхэд залуучдын театр, үндэсний намын сан гэдэг олон зүйлүүдийг бүтээж бий болгосон ийм амжилттай жилүүд байсан. Тэгээд нэг талаасаа бид бүхэн одоо хүнийг соёл оюуны ухамсартай гэж ярьдаг. За тэгэхээр одоо соёлын салбарын хувьд бол хүнийг оршин тогтнох соёлд бий болгодог, хамтаар амьдрах соёлыг бүтээдэг. За нөгөө талдаа бүтээлч хүн бий болгодог ийм салбараа. Тэгээ би танаас цааш соёлын салбарт ямар бодлого барьж явах вэ? Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол өнгөрсөн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4% эзэлдэг байсан бол өнөөдөр 1.4% эзлэх хэмжээний ийм шинэ эдийн засаг бий болж байгаа. Тэгэхээр та энэ шинэ эдийн засгийг бойжуулж авч явахад ямар бодлого барих вэ гэдгийг асууя гэж бодож байна. За хоёрдугаарт мөн Монгол улсын олон улс дахь сурталчилгаа бол стратеги бодлого төлөвлөгөөтэй соёл урлаг, спортоор дамжуул Монгол улсыг сурталчлах. За нөгөө талдаа хөрөнгө оруулалтын боломжуудыг сурчлах ажлуудыг бид нэр хийсэн. За бид бүхэн ингэснээр одоо олон улсын хэмжээнд одоо соёлын дипломат харилцаа нэмэгдэж, зөөлөн хүчний индекс хүртэл 14 байраар Brand Finance дээр нэмэгдсэн. За тэгэхээр та дан ганц дипломат харилцаагаар гихгүй одоо government to business, government to одоо community гэдэг те одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр та ямар байдлаар олон улсын сурталчилгаагаа авч явах вэ? За хоёрдугаарт болохоор олон улсад Монгол улсыг таниулах дээр ямар ажлуудыг цаашд нь үргэлжлүүлж авч явах вэ гэдэг асуулт байна. 1 минутаа нэмээд авчия. За дараагийн нэг асуулт бол та түрүүхэн хэллээ. Эдийн засгийн За 1 минут нэмж тодруулга авахар. За та түрүүн бас хэллээ. Бид бүхэн одоо эдийн засгаас солонгоруулах нь чухлаа гэдгийг. За энэ ч утгаараа аялал жуулчлалын салбарыг бол тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа. За өнөөдөр бол залуучуудын Монгол улсын нийт хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа залуучуудын хувьд бол уулуурхайн салбарт ажиллахаас илүү одоо аялал жуулчлал, за бүтээлч үйлдвэрлэл, таны төрүүлсэн дижитал эдийн засаг дээр ажиллах сонирхолтой байна. Тэгэхээр энэ одоо бойжуулж авч явахын шинэ эдийн засгуудаар та ямар бодлого барьж авч явах вэ? Яг өнөөдрийн байдлаар бол аялал жуулчлалын салбар бодитоор дотоодын нийт бүтээгдэхүүний 4%-ийг бүрдүүлж байгаа ийм салбар байна. Бид ирээдүйд энэ 10% хүртэл өсөх боломжтой ийм салбар байгаа. Тэгэхээр та эдгээр салбаруудыг бойжуулж авах бодлогоо тодорхойлж өгөөч гэдэг ийм асуулт байна. За зандааштай дараагийн микрофоныг өгье. За эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах бодлогын хүрээнд аялал жуулчлалын тухай хууль, соёлын багц хуулиуд, тухайлбал соёлын бүтээч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, за дээр нь дижитал эдийн засгийг дэмжих багц хууль, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэдэг ийм 3 шинэ эдийн засгийн тухай ойлголтыг хуульчилж концепцийг нь баталсан. Энэ хууль болгонд нь үзэл баримтал бодлого нь тодорхой бий. Тэнийг та надаас асуултгүй өөрөө сайн мэдж байгаа. Надаас шалгалт авч хэрэггүй гэж бодож байна. Соёлын сайдаар ажиллаж ирсэн харин дэмжиж ажиллаарай гэж хүсэж байна. Ийм учраас энэ олон улсын сурталчилгаа өөрөө аялал жуулчлалын бизнестэйгээ холбогдох ёстой. Бод үр дүн гаргахын тулд энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын эдийн засгийн шинэ салбар болоход зохиогчийн эрхийг баталгаажуулах, хууль эрх зүйн орчныг шинжлэх, бүтээлч үйлдвэрлэлийн сан байгуулах, за хөрөнгө оруулалтыг татах, кино үйлдвэрлэлээс ахуулаад энэ шинэ эдийн засгийн соёлыг бүтээлчээр үйлдвэрлэл болох хандлага бол Монгол улсын зөвхөн эдийн засгийн шинэ төрөл салбар төдийгүй Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа дархлаа болох үндэсний нүүдлийн энэ Монгол соёлын одоо ондоошил, ижилсэл, Монгол үндэсний ондоошил ижилсэл бол
Монгол соёлтой салшгүй холбоотой дэлхийд байхгүй Монгол наадмаас эхлээд энэ агуу их соёл бол Монголын одоо бас тусгаар технологийн баталгаа юм. Ийм учраас энийг зөвхөн эдийн засаг утгаараа дэдэггүй Монгол улсын дэлхийн сурталчилгаа бас аюулгүй байдлын баталгаа Монгол үндэстнээс сөрөн дэвсгэрlэх чадах гэж миний яриад байгаа тэр одоо үзэл хандлагын нэг гол чухал эд эснэ гэж бид ойлгох ёстой. Ийм учраас энэ чиглэлээр манай номын сайд маань бас хийж хэрэгжүүлсэн ажлаараа залгам чанарыг хадгалж дэмжиж ажлын хэсэг улсын хурал дээрээ бас үргэлжлүүлж энэ хууль эрх зүйн шинжилгээг бодтой ажил хэрэг болгоход нь анхаарч ажиллаж хамтарч ажиллахыг хүсье. За номын сайд нэмж 1 минут тодруулъя. За занагч дарагтаа баярлалаа. Тодорхой хариулт өгсөнд. За миний хувьд бол зөв бодлого цаг хугацааны сорилтыг даваад урт удаан хугацаанд үр шимээ өгдгөө гэж хардаг. Тэгэхээр би таны хэлснээс цааш соёлын үеийг хадгалж хамгаалах, үндэсний нэгдмэл үнд зүйлийг бэхжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх, за дээрэс нь бол одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг эдийн засгийн төрөлцсөн салбар болгож, мөн олон улсад Монгол улсын сурталчилгааг үргэлжлүүлэн авч явж энэ ажил бодлогын хүрээнд доктортой байна гэж ойлголоо.